Номын товчлол. Ювал Нова Хараригийн Homo sapiens хүндрэлтний товч дүүх гэдэг ном нь хүний хувьслын гарал үүсэл, соёл, шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн түүхийг хөндөж бид хэрхэн одоогийн нийгэмд хүрснийг судалдаг. Номын гол санааг 4 том хувьсгал буюу үе шатанд хувааж тайлбарладаг. Эдгээр нь танин мэдхүйн хувьсгал, хөдөө аж ахуйн хувьсгал, хүндрэлтний нэгдэл болон шинжлэх ухааны хувьсгал юм. Эдгээр хүрээнд тус бүрдэн дэлгэрүүлэн авч үзье. 1. Танин мэдхүйн хувьсгал. Танин мэдхүйн хувьсгал нь Sapiens номын хамгийн чухал хэсгүүдийн нэг бөгөөд хүндрэлтэн хэрхэн бусдаас ялгарч дэлхийн ертөнцийн түүхийг эргүүлж өөрийн замналыг бүтээсэн тухай өгүүлдэг. Энэхүү хувьсгал нь орчин үеийн Homo sapiens-ийн сэтгэхүй, харилцаа, хамтын ажиллагаа, соёл иргэншлийн үндэс суурийг тавьсан цоо шинэ үеийг эхлүүлсэн онцгой цаг үе юм. Энэ хувьсгал ойролцоогоор 70 мянган жилийн өмнө эхэлсэн гэж үздэг ба тухайн хүмүүсийн танин мэдэх, төсөөлөх чадвар огцом хөгжиж тэднийг дэлхий дээрх бусад амьтдаас ялгасан чадамжуудыг бий болгосон. Танин мэдхүйн хувьсгалын өмнө хүндрэлтэн бол дэлхийн бусад амьтдын нэгэн адил орчиндөө дасан зохицон, махан идэгтэйгээр голчлон амьдарч өөр хоорондоо харьцангуй хязгаарлагдмал харилцаатай байлаа. Тэдний жижиг бүлгүүд хэдэн арваас илүүгүй гишүүдтэй байсан бөгөөд амьд үлдэхийн тулд хамтын ажиллагаанд тулгуурласан энгийн дүрм, дадал, зуршлуудыг дагаж байв. Гэвч танин мэдхүйн хувьсгал эхэл мэгц хүндрэлтэн оюун ухаан, хэл ярианы чадамжаараа онцгойрон ялгарч байгальд ноёрхох чадвар бүхий хамгийн хүчирхэг зүйл болон хувирчээ. Энэ хувьсгалын гол цөм нь хүндрэлтэн төсөөлөх чадвараа хөгжүүлсэн явдал юм. Энэ бол бусад амьтдаас хүнийг ялгаруулдаг маш чухал шинж чанар. Төсөөлөх чадвар нь хүмүүсийг оршихгүй зүйлсийг бодож сэтгэх, тэдгээрийг бодит мэд төсөөлөн итгүүлэх, улмаар хамтдаа ажиллах боломжийг олгосон. Энэ нь зөвхөн бодит ертөнцийн зүйлсээс гадна хоосон санаануудыг бий болгоход хүргэсэн. Жишээлхэд бурхад, домог, хууль дүрм, үндэстэн, мөнгө зэрэг нь бүгд хүмүүсийн хамтын төсөөллийн үр дүн юм а. Эдгээр санаанууд хүний нийгмийг улам төвөгтэй, зохион байгуулалттай болгож дэлхийн хаанч байсан хүмүүсийг нэгдмэл зорилготой болгох үндэс болсон байдаг. Төсөөлөх чадварын нэг том илрэл бол хэл ярианы хурдтай хөгжил байв. Танин мэдхүйн хувьсгалаас өмнө бусад амьтад тэр дундаа эртний хүмүүсийн хэл яриа хязгаарлагдмал байлаа. Жишээлхэд аюулыг анхааруулах, ан хийх үед дохио өгөх зэрэгт ашиглагддаг энгийн харилцаа өргөн хэрэглэгдэж байсан. Харин танин мэдхүйн хувьсгалын дараа хүндрэлтэн илүү нарийн төвөгтэй санааг илэрхийлж, өнгөрсөн ба ирээдүйн тухай ярилцах, төлөвлөгөө зохиох, бодит бус зүйлсийн талаар санал солилцох чадвартай болж. Энэ бол зөвхөн бие биетэйгээ илүү үр дүнтэй харилцах боломжийг олгосон төдийгүй нийгэмд итгэл үнэмшил үнэт зүйлсийг түгээхэд тусалсан. Хэл ярианы хөгжил нь хамтын ажиллагааны чадамжийг эрс нэмэгдүүлжээ. Хүмүүс зөвхөн жижиг бүлгүүдийн хүрээнд хамтран ажиллаа зогсохгүй томоохон бүлэг, овог аймагуудын хооронд холбоо тогтоох боломжтой болсон. Энэ нь хүндрэлтэн бусад амьтдаас давуу байдалтай болох гол шалтгаан байлаа. Жишээлбэл арслан бол хүчирхэг амьтан, харин шоргоолжнууд хамтын ажиллагааны гайхалтай системтэй боловч Homo sapiens нь энэ хоёр чадварыг хослуулж чадсанараа ялгарчээ. Хүмүүс хамтын ажиллагааны үр дүнд ан агнах, илүү үр дүнтэй стратеги боловсруулах, аюул занлаас урьдчилан сэргийлэх, байгаль орчноо илүү сайн ашиглах боломжтой болсон. Мөн танин мэдхүйн хувьсгал нь соёлын хөгжлийг эрчимжүүлж, соёл гэдэг бол зөвхөн амьд үнэлтэхэд чиглэсэн үйлдэлүүдийн цуглуулга биш, харин хүний нийгэм итгэл үнэмшил, ёс суртахууны хэм хэмжээний үндэс болсон зүйл юм. Соёлын хөгжил нь хүмүүсийг хооронд нь холбож, илүү ихийг бүтээх боломжийг өгсөн. Танин мэдхүйн хувьсгалын явцад хүмүүс янз бүрийн домог, түүх, уламжлал, зан үйлүүдийг бий болгож тэдгээрийг олон үе дамжуулан хадгалж түгээн дэлгэрүүлсэн. Энэ нь зөвхөн нэг үеийн хүрээнд хязгаарлагдахгүй хүндрэлтний урт хугацааны хөгжлийн үндэс болсон юм. Түүнчлэн энэ хувьсгалын үр дүнд Homo sapiens дэлхийд даяар тархах боломжтой болсон. Африкийн хязгаарлагдмал бүс нутгаас гарч Аз, Европ, Австрал, Америк тивд очиж төрөл бүрийн уур амьсгалд дасан зохицож амьдрах чадварыг өөрсдөө олж авчээ. Хүмүүсийн танин мэдхүйн чадамж нь тэдэнд шинэ орчинд дасан зохицох, шинэ хэрэгсэл, зэвсэг бүтээх, амьдралын хэв маягаа өөрчлөх боломжийг олгосон. Энэ бүхний үр дүнд Homo sapiens дэлхий дээрх бусад амьтдыг давмгайлан захирах замыг тавьжээ. Гэхдээ танин мэдхүйн хувьсгал нь зөвхөн эерэг үр дагавартай байсангүй. Энэ хувьсгалын улмаас Homo sapiens нь бусад зүйлүүдийг устгах, экосистемийг өөрчлөх, байгалийн тэнцвэрийг алдагдуулах зэрэг сөрөг үр дагаврыг ч мөн авчирсан байдаг.
Тухайн үеийн хүмүүсийн байгальд үзүүлсэн нөлөө нь орчин үеийн байгаль орчны сүрлийн эхлэл болсон гэж үзэгч талтай. Жишээлхэд тэд Австрали, Америк тивд очсны дараа томоохон амьтдыг олноор нь устгах үзэгдэл гарсан. Эцэст нь танин мэдхэн хувьсгал бол хүндрэлтний түүхийн хамгийн чухал эргэлтийн цэг байсан бөгөөд энэ хувьсгалын ачаар Homo sapiens дэлхийн экосистемийг захирах хамгийн хүчирхэг төрөл зүйл болсон. Хүмүүс төсөөлөх, төлөвлөх, хамтран ажиллах, соёл бүтээх чадвараа хөгжүүлснээрээ орчин үеийн хүндрэлтний суурийг тавьжээ. Энэ хувьсгалын улмаас дэлхийн ертөнц эрс өөрчлөгдөж, хүмүүсийн бий болгосон нийгэм, соёл иргэншил өнөөдөр бидний мэдэх энэ дэлхийг бүрдүүлсэн билээ. 2. Хөдөө аж ахуйн хувьсгал. Хөдөө аж ахуйн хувьсгал бол хүндрэлтний түүхэнд гарсан хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг бөгөөд үүнээс өмнөх үеийн Homo sapiens-ийн амьдралын хэв маяг, байгаль орчинтой харьцах харьцааг эрс өөрчилсөн үйл явц боллоо. Ойролцоогоор манай эртний өмнөх 10,000 орчим жилийн үед эхэлсэн энэ хувьсгалын явцад хүмүүсийн амьдралын үндэс болсон ан гөрөө, жимс ногоог түүх хэлбэр нь газар тариалан мал аж ахуйд суурилсан суурьшмал амьдрал руу шилжжээ. Энэ үйл явц хүндрэлтнийг шин төрлийн нийгэм, соёл, эдийн засгийн тогтолцооны үндсийг тавихад хүргэсэн байдаг. Хөдөө аж ахуйн хувьсгалын өмнөх үед хүмүүс ан агнах, жимс түүх замаар амь зууж байлаа. Энэ нь хүний амьдралын хэв маягт докторгүй, байнгын хөдөлгөөнтэй байдлыг бий болгож, амьд үлдэхийн тулд байгаль орчинд байнга л дасан зохицох шаардлага тулгардаг байсан. Гэвч энэ амьдралын хэв маяг нь хүндрэлтнийг байгаль орчноос хэт хамааралтай болгож, хүн амын өсөлтийг хязгаарлах хүчин зүйл болж, хөдөө аж ахуйн хувьсгалын эхлэлдээ зэрэгцсэн хүмүүс байгалаас шууд хамааралтай амьдралаа өөрчлөөд, байгаль орчныг өөрсдөө зохицуулан ашиглаж эхэлсэн. Хүмүүсийн газар тариалан эрхэлж эхэлсэн шалтгаан нь янз бүрийн хүчин зүйлтэй холбоотой. Уур амьсгалын өөрчлөлт бол чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг. Ледниковын үеийн төгсгөлөөс хойш дэлхийд улаарч олон бүс нутагт доктортой цагуурын нөхцөл бүрдсэн нь тариалангийн аж ахуйг хөгжүүлэх боломжийг олгосон. Энэ үед хүндрэлтэн зэрлэг ургамал амьтдыг анзаарч тэдгээрийг үржүүлэх, өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн ашиглах санаачлаг гарсан. Мөн энэ үйл явц урт удаан хугацаанд үргэлжилж анхандаа зэрлэг ургамал амьтдыг гэршүүлэг алхмаар эхэлж байжээ. Хөдөө аж ахуйн хувьсгалын гол үр дүнд хүмүүс суурин амьдрал шилжиж, нэг газараа удаан хугацаанд амьдрах нөхцөл бүрдсэн. Тариалангийн талбай, мал сүргийг арчлах шаардлага нь хүмүүсийг тухайн нутаг дэвсгэр дээрээ үлдэхээс өөр аргагүй болгожээ. Энэ нь суурин амьдралын эхлэлийг тавьж анхны тосгон, хот суурингууд бий болоход хүргэсэн. Жишээлбэл Өрнөд Аз дахь Нил мөрний эрэг Месопотамийн хөндий зэрэг газар тариалан хөгжөхөд тохиромжтой бүс нутгууд нь суурьшлийн төв болон хөгжиж эхэлжээ. Хөдөө аж ахуйн хувьсгал нь хүн амын тоог эрс өсгсөн. Ан агнуур, жимс түүхээс ялгаатай нь газар тариалан нь хүний өсөлтийг дэмжих хангалттай хүнс үйлдвэрлэх боломжийг бүрдүүлжээ. Мал аж ахуй, газар тариалан нь хоол хүнсний их усүрийг тогтвортой болгохын зэрэгцээ илүүдэл хүнс бий болгож хүмүүсийг өөр төрлийн үйл ажиллагаанд буюу гар урлал, худалдаа, засаглал гэх мэтэд төвлөрөх боломжийг бүрдүүлсэн. Энэ нь нийгмийн бүтэц, үүргийн хуваарийг нарийн төвөгтэй болгож шин төрлийн зохион байгуулалтыг шаардсан. Гэвч хөдөө аж ахуйн хувьсгал нь зөвхөн эерэг үр дагавар дагуулаагүй юм. Тариалангийн талбайг байгуулах, мал аж ахуй эрхлэх явцад хүмүүс байгалийн нөөцийг их хэмжээгээр ашиглаж эхэлсэн нь байгаль орчныг сүйтгэх эхлэл болсон. Ой моддыг тайрч, газрыг тариалангийн зориулалтаар өөрчилсөн зэрэг нь хөрсний илэгдэл, экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэжээ. Мөн суурин амьдралын улмаас халдвар төвчин, тахал тархах, эрсдэл нэмэгдсэн бөгөөд энэ нь хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлсөн. Хөдөө аж ахуйн хувьсгалын бас нэгэн чухал үр дагавар нь эдийн засаг, нийгмийн тэгш бус байдлын эхлэлийг тавьсанд оршдог. Хүнс үйлдвэрлэл нэмэгдснээр баялаг нэг дор хуримтлагдаж эхэлсэн бөгөөд энэ нь хүмүүсийг анх удаа нийгэмдэх өөр байр суурьтай болгоход хүргэсэн. Зарим хүмүүс газар тариалан мал аж ахуй эрхэлж илүү их баялаг хуримтлуулах боломжтой болсон байхад бусд нь илүү хязгаарлагдмал, дутагдмал нөөцтэй амьдарч байлаа. Энэ нь эдийн засгийн болон нийгмийн ялгуурлалын үндэс болж эрх мэдэл бүхий анги давхарга үүсэж бий болоход хүргэсэн. Мөн хөдөө аж ахуйн хувьсгалын явцад соёл иргэншил бий болох суурь тавигдсан. Суурин амьдрал нь хүмүүсийг нэгдмэл зохион байгуулалтад оруулж хамтын ажиллагааг шаардах болжээ. Энэ засаглалын тогтолцооны эхлэлийг тавьж, хууль дүрм, шашин шүтлэг, үнэт зүйлсийг хөгжүүлэхэд хүргэжээ. Хүмүүсийн амьдрал улам бүр төвөгтэй болж хуваарлалт, худалдаа, гар урлал зэрэг шин төрлийн үйл ажиллагаа үүслээ. Эдгээр нь соёл иргэншлийн хөгжлийг хурцсгаж, хүндрэлтний түүхийн шинэ үеийг нээсэн байдаг. Бүлгийн төгсгөлд
Хөдөө аж ахуйн хувьсгал бол хүн төрөлхтний хувьсал дэлхийн түүхэнд гарсан хамгийн чухал эргэлтийн цэгүүдийн нэг гэдгийг дүгнэе. Энэ хувьсгал нь хүмүүсийн амьдралын хэв маяг, нийгмийн бүтэц, байгаль орчинтой харьцах харьцааг үндсээр нь өөрчилж, өнөөдрийн соёл иргэншлийн суурийг тавьсан. Гэхдээ энэ бол олон асуудал сорилтыг дагуулж ирсэн нь хүн төрөлхтний хөгжил дэвшлийг цаашид тодорхойлсон юм. Хөдөө аж ахуйн хувьсгалын улмаас хүн төрөлхтөн илүү зохион байгуулалттай, илүү хүчрхэг боловч байгаль орчноо хэрхэн удирдахаа сурах шаардлага тулгарч байсан нь өнөөдрийг хүртэлх сорилт байсаар байна. 3. Хүн төрөлхтний нэгдэл. Хүн төрөлхтний нэгдэл бол Сапиенс хэмээх энэхүү номын хамгийн сонирхолтой, өргөн хүрээг хамарсан сэдвүүдийн нэг бөгөөд энэ хэсэгт хүмүүсийн нийгэм, соёл, улс төр, эдийн засгийн хувьд хэрхэн нэгдэж дэлхийн ертөнцийг хамарсан нийгмийн бүтэц, харилцааг бий болгосон тухай өгүүлдэг байна. Энэхүү үйл явц нь сүүлийн 2000-аас 3000 жилийн хугацаанд эрчимтэй өрнөж, өнөөдрийн дэлхийн ертөнцийг холбосон глобалчлагдсан нийгмийн үндсийг тавьсан билээ. Хүн төрөлхтний нэгдэл нь анх хүн бүр нэгэн жижиг бүлэг, овог, эсвэл угсаанд хуваагдан амьдарч байсан үеэс эхэлсэн. Энэ үед хүмүүс бие биедээ итгэх итгэл, хамтын ажиллагаан зөвхөн цусан төрлийн холбоо, газар зүйн ойр байдал дээр тулгуурладаг байжээ. Гэвч цаг хугацааны явцад хүмүүсийн тоо өсөж, соёлын болон эдийн засгийн харилцаа нарийн төвөгтэй болсноор илүү өргөн хүрээний хамтын ажиллагаа шаардлагатай болсон. Хүн төрөлхтөн энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд төсөөллийн бүтээлүүд болох хууль дүрм, улс төрийн тогтолцоо, шашин шүтлэг, мөнгө гэх зэрэг санаануудыг бий болгож тэдгээрийг нийгэмдээ түгээсэн. Шашин бол хүн төрөлхтнийг нэгдүүлэх хамгийн анхны, хамгийн хүчирхэг хэрэгслүүдийн нэг байлаа. Анхны нийгэм соёлуудын үед хүмүүсийн итгэл үнэмшил, зан үйл нь тухайн орон нутгийн уламжлал, байгаль орчинтой нягт холбоотой байв. Гэвч цаг хугацааны явцад илүү өргөн хүрээг хамарсан шашнууд үүсэж дэлгэрч эхэлсэн. Энэ нь олон тооны хүмүүсийг нэгтгэх, тэднийг нэгэн итгэл үнэмшил суурилсан нийгэмлэг болгон зохион байгуулах боломжийг олгожээ. Жишээлбэл буддизм, христийн шашин, ислам зэрэг дэлхийн хэмжээний шашнууд нь олон сая хүмүүсийг хамруулж, тэднийг нэгэн зорилгын төлөө нэгдсэн хамтын ажиллагаанд татан оролцуулсан. Шашнаас гадна улс төрийн системүүд нь хүмүүсийг нэгдүүлэх бас нэгэн хүчирхэг хэрэгсэл болсон. Эртний эзэнт гүрнүүдийн үүсэл нь энэ үйл явцын нэг томоохон жишээ юм. Ромын эзэнт гүрэн Хятадын хан улс, Их Монгол улс зэрэг нь асар том газар нутагт оршин суугч олон янзын соёл, угсаатны бүлгүүдийг нэгтгэж чадсан. Эдгээр эзэнт гүрнүүд нь хууль дүрм, засаглалын тогтолцоог бий болгосноор олон сая хүний амьдралыг зохицуулж, тогтвортой байдал бий болгож, улс төрийн энэхүү зохион байгуулалт нь хүмүүсийг илүү өргөн хүрээний хамтын ажиллагаанд оролцуулах, нэгдмэл зорилгод чиглүүлэхэд чухал үүрэг гүйцэтгсэн. Мөн хүн төрөлхтний нэгдлийг хурцсагсан хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг бол эдийн засгийн системийн хөгжил байв. Мөнгө, худалдааны харилцаа нь хүмүүсийг итгэлцлийн хүрээгээ тэлэх, өөр хоорондоо харилцан уялдаатай сүлжээ үүсгэхэд түлхэж болсон. Мөнгө нь хүмүүсийг харилцан итгэж, өөр хоорондоо бараа үйлчилгээ солилцох, нийтлэг хэрэгсэл болж чадсан. Хүмүүсийн янз бүрийн бүлгүүд бие биедээ харилцан хамааралтай болсон нь худалдаа, эдийн засгийн харилцааны төвүүд бий болоход хүргэсэн. Жишээлбэл торгоны зам, дундад тэнгисийн худалдааны сүлжээ зэрэг нь дэлхийн эдийн засгийн нэгдлийг хурцсагсан нөлөө үзүүлжээ. Хүн төрөлхтний нэгдэлд бас нэг чухал хувь нэмэр оруулсан зүйл бол дайн зөрчилдөөн байсан. Эзэнт гүрнүүд, улс орнууд хоорондын өрсөлдөөн байлдаан нь хүмүүсийг нэгтгэх үйл явцыг хурдсгах талтай байлаа. Жишээлхэд дайнд ялагдсан бүлгүүд нь эзлэгдснээр шин төрлийн улс төрийн тогтолцоонд уусгах, өөр соёл, зан үйлийг хүлээн авах болсон. Энэ нь зарим талаар хүчирхийлэл, сөргөлдөөн дагуулсан боловч эцсийн дүндээ илүү том нэгдэлд хүргэж байлаа. Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүсийг холбож нэгтгэсэн бас нэгэн чухал хүчин зүйл бол технологийн хөгжил юм. Бичиг үсэг, тээвэр, харилцаа холбооны хэрэгслүүд хөгжихийн хэрээр мэдээллийг түгээх, хүмүүсийг холбох үйл явц хялбар болж, бичиг үсэг нь хууль, шашин, соёлын талаарх мэдлэгийг олон үеийн турш хадгалах, дамжуулах боломжийг олгосон байдаг. Тээврийн хэрэгслүүд хөгжснөөрөө худалдаа, соёлын солилцоо хурдасч, дэлхийд даяарх хүмүүсийн харилцаа нягт болсон байдаг. Бүлгийн төгсгөлд хүн төрөлхтний нэгдэл нь зөвхөн дэлхийн ертөнцийн гадаргад амьдарч буй хүмүүсийн физик буюу бит нэгдлэр хязгаарлагдахгүй. Энэ үйл явц нь хүмүүсийн оюун санаа, итгэл үнэмшил, үнэт зүйлсийн нэгдэл, түүнчлэн дэлхийн хэмжээний асуудлуудыг хамтдаа шийдвэрлэх чадварыг илэрхийлдэг. Хүн төрөлхтний нэгдэл нь сөрөг үр дагаврыг ч дагуулсан байдаг. Эдийн засгийн, улс төрийн, соёлын ялгаа нь зөрчилдөөн, дайсагнал үүсгдэг. Гэсэн хэдий ч дэлхий улам бүр хоорондоо холбоотой болсоор байгаа нь
хүндрэлтний ирээдүйг тодорхойлох гол хүчин зүйл хэвээр байна. Хүндрэлтний нэгдэл нь зөвхөн дэлхийн өнцөг болон бүрт байгаа хүмүүсийг холбох төдийгүй нийт хүндрэлтний өмнө тулгуураад буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллах боломжийг нээсэн. Уур амьсгалын өөрчлөлт, дайн байлдаан, эдийн засгийн хямрал зэрэг дэлхийн хэмжээний сорилтуудыг зөвхөн хамтын ажиллагаагаар л шийдвэрлэж болох нь улам бүр тодорхой болсоор хүндрэлтэн өнгөрсөн үеийн алдаануудаас суралцаж илүү сайн нэгдмэл ирээдүйг бүтээх замдаа явж буйна. Homo sapiens гэх энэхүү номын 3 дугаар бүлгийн гол санаа юм а. 4. Шинжлэх ухааны хувьсгал. Шинжлэх ухааны хувьсгал бол сүүлийн 500 жилийн хугацаанд хүндрэлтний түүхэнд гарсан хамгийн том өөрчлөлтүүдийн нэг бөгөөд энэхүү үйл явц нь орчлон ертөнцийг таньж мэдэх хүний хандлагыг үндсээр нь өөрчилж орчин үеийн соёл иргэншлийн үндсийг тавьсан юм. Энэ хувьсгал 16 дугаар зууны Европоос эхэлж дэлхий дахинд түгэж хүмүүсийн байгаль ертөнц, орчлон, нийгэм, хүн өөрийгөө ойлгох ойлголтыг эрс өөрчилсөн. Шинжлэх ухааны хувьсгал нь зөвхөн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлээ зогсоогүй, хүндрэлтний хөгжлийн бүх салбарт асар их нөлөө үзүүлж, технологийн дэвшил, эдийн засгийн хөгжил, нийгмийн зохион байгуулалтад асар том өөрчлөлтүүдийг авчирчээ. Энэ хувьсгалын үндэс бол орчлон ертөнц байгалийн үзэгдлийг тайлбарлахдаа шинэ арга барил, судалгааны аргачлал ашиглах болсон явдал байлаа. Өмнөх үеийн хүмүүсийн мэдлэг нь шашин, уламжлал, домогт тулгуурлаж байсан бол шинжлэх ухааны хувьсгалын үеийн судлаачид байгалийн үзэгдлийг тайлбарлахдаа ажиглалт, туршилт, логик төгнөлтийг чухалчлах болсон. Энэ нь мэдлэгийн шин системийг бий болгож хүндрэлтний хуурамч итгэл үнэмшлээс ангижруулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Жишээлбэл Коперникийн нар төвд онол нь дэлхий бол орчлон ертөнцийн төв гэсэн дундад зууны шашны итгэл үнэмшлийг няцааж шинжлэх ухааны шинэ хандлагын эхлэлийг тавьжээ. Галилегийн дурангаар хийсэн ажиглалт, Ньютон механикийн хуулиудыг нээсэн зэрэг нь хүндрэлтэнд орчлон ертөнцийн жинхэнэ мөн чанарыг ойлгох хаалгыг нээсэн билээ. Шинжлэх ухааны хувьсгалын хамгийн чухал үр дүн бол мэдлэгийг үнэн зөв, баталгаатай болгохын тулд ажиглалт, туршилт, нотлогоонд тулгуурлах болсон явдал байв. Энэ бол хүний аливаа үзэгдлийг тайлбарлах хандлагыг үндсээр нь өөрчилж, мэдлэгийг шашин, домог, үлгэрийн шинжтэй тайлбаруудаас салгаж чадсан. Судлаачид эрдэмтэд аливаа үзэгдлийг тайлбарлахдаа хэрхэн гэсэн асуултыг тавьж байгалийн үзэгдэлд хууль, зарчим, хэв маяг байдаг гэсэн санааг хөгжүүлсэн. Энэ шинэ хандлага нь өнөөгийн шинжлэх ухааны суурийг тавьсан бөгөөд мэдлэгийг тасралтгүй өргөжүүлэх боломжийг нээжээ. Шинжлэх ухааны хувьсгал нь мөн хүний амьдралд практик нөлөө үзүүлж технологийн дэвшилд асар их хувь нэмэр оруулсан. Шинжлэх ухааны ололт амжилтуудыг хүндрэлтэн өөрийн амьдралыг хөнгөвчлөх, сайжруулахад ашиглаж эхэлсэн. Жишээлхэд физик, хим, биологийн шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд шинэ төрлийн тээврийн хэрэгсэл, харилцаа холбооны систем, эмчилгээний аргууд бий болсон. Технологийн эдгээр дэвшил нь хүндрэлтнийг байгаль орчинд цаг уур, орон зайн хязгаараас хамааралгүй болгох эхлэлийг тавьсан. Үүний үр дүнд аж үйлдвэржилт өрнөж, эдийн засгийн хөгжил эрс хурдассан. Шинжлэх ухааны хувьсгалын үеэр дэлхийн ертөнцийг илүү өргөн хүрээнд ойлгохыг зорж, нээлтүүдийн хэмжээг дэлхийн хэмжээний болгож эхэлсэн. Энэ үед газар зүйн судалгаа эрчимтэй хөрнөж, хүндрэлтэн дэлхийн өнцөг булан бүрийг судлах, байгалийн баялагийг нээх, шинэ нээлт хийхээр өрсөлдөж эхэлжээ. Далайн аялал, шинэ их газруудыг нээх үйл явц нь шинжлэх ухааны судалгаа, шинэ техник хэрэгслүүдийн хөгжлийг хурдсгасан бөгөөд Европын орнуудын колоничлалыг эхлүүлэх шалтгаан болжээ. Энэ бол хүндрэлтнийг зөвхөн мэдлэг, шинжлэх ухааны салбарт төдийгүй эдийн засаг улс төрийн хүрээнд холбох, дэлхийн ертөнцийг глобалчлагдах замд оруулсан. Шинжлэх ухааны хувьсгал нь мөн хүндрэлтний сэтгэлгээ ертөнцийг үзэх үзлийг үндэсээр нь өөрчилсөн байдаг. Орчлон ертөнцийн талаарх уламжлалт шашны тайлбаруудыг шинжлэх ухааны ололт амжилтууд нь сорж, хүмүүс байгалийн үзэгдлийг хүний бодол санаа, итгэл үнэмшлээс ангид байдлаар тайлбарлах боломжтой гэдгийг ойлгож эхэлсэн. Энэ бол шашны эрх мэдлийг бууруулж, рационал, шүүмжлэлтэй сэтгэлгээг хөгжүүлэх эхлэл байв. Үүний үр дүнд хүндрэлтэн өөрийн хувь тавилангаа өөрөө шийдэх, орчлон ертөнцийн дэх байр сууриа илүү гүнзгий ойлгох шинэ хандлагыг бий болгожээ. Гэвч шинжлэх ухааны хувьсгал нь зөвхөн эерэг үр дагавар дагуулсангүй. Энэхүү хувьсгалын улмаас байгалийн баялагийг хэтрүүлэн ашиглах, хүрээлэн буй орчныг сүйтгэх үйл явц ихсжээ. Шинжлэх ухаан технологийн дэвшил нь дайн, зэвсэглэлийн уралдаан зэрэг сөрөг нөлөөтэй асуудлуудыг бас дагуулсан бөгөөд хүндрэлтний өмнө ёс суртахуун, хариуцлагын шин сорилтуудыг авчирлаа. Эдгээр асуудал бол шинжлэх ухааныг зөв зохистой ашиглах,
хүндрэлтний сайн сайхны төлөөх үйлсэд чиглүүлэх шаардлагатай гэдгийг харуулж буй юм. Эцэст нь шинжлэх ухааны хувьсгал нь хүндрэлтний оюун санаа, амьдралын хэв маяг, дэлхийн ертөнцийг үзэх үзэлд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн. Энэ хувьсгалын үр дүнд орчин үеийн шинжлэх ухаан, технологи үүсэж, хүндрэлтэн дэлхийн ертөнцийг илүү наривчлан ойлгож, өөрсдийн амьдралыг хялбарчлан сайжруулах боломжтой болсон. Гэхдээ энэхүү хувьсгал бол хүндрэлтэн шин төрлийн хариуцлага сорилтыг бий болгож бидний ирээдүйг хэрхэн зөв замаар удирдан чиглүүлэх вэ гэдэг асуултыг үлдээсэн билээ. Шинжлэх ухааны хувьсгалын эхлүүлсэн энэхүү өөрчлөлтүүд нь өнөөгийн хүндрэлтний соёл иргэншлийн үндэс суурийг тавьж, ирээдүйн хөгжлийн чиглэлийг тодорхойлсон. Энэ хүрээд Homo sapiens хэмээх номын товчлол өндөрлөлөө.